Амнаасаа олж шоронд орсон улсын зан. Улсын зан Лувсан Балтангой 1910 онд гал шар суманд долоорын удаах хүү олон төржээ. Анхандаач гулын очтой явсангүй, дэлдэн хэмээх очтой явж 17-8 настайгаас ойр хавийн жижиг наадам зодоглон төрүүлж бүхийн гараагаа эхэлсэн. 20 гаруйхан наснда зэрэгэлдээ баян утаг сумын босоо сандаа аваргын хараанд өртөж авраг хамт бүхийн бэлтгэл сорилго хийдэг болсон байна. 1938 онд Ардын хувьсгалын 17 жилийн ойн их баяр наадамд 1024 бүх барилдад 6 давж улсын заан цол хүртсэн. Ингэхдээ Хинтийн нутгаас аврах самдан Арслан Нямбу, Зан Бярууцан, залуу бүхт Лувсан Балтан нарын бөхчүүдтэй таарч зодголжээ. Дараа нь Цэцэрлэг мандлын аймгийн бүх улсын зан Төрбат 10 давж дөрүүлэн, Үр ханган аймгийн зан Банд зан 9 давж үзүүрлэн, хоёул улсын Арслан цол өртөв. Энэхүү барилдаанд Хан Хинтийн босоо самдан 8, Бярууцан зан 5 давж, Лувсан Балтан 6 давж улсын зан цол авсан байдаг. Наадам тарсны маргааш нарлаг сайхан өдөр зан Лувсан Балтангийн сэтгэлд бүсгүй улсын баг хурлын нарийн бичгийн дарга байсан баяр гэгч Шилэн Форд машиндаа суулган туулгалын эрэгт зугаалж явсан аж. Үүнийг олж сонссон залуу зан Лувсан Балтан мөнөх баяр гэгчтэй таарч үг шөргөөцөлдөжээ. Сүүлдээ хоёул модож баяр даргад алганы хамт үзүүлсэн байна. Үүнээс болоод гулиан маань танхаарч хүн зодсон гэргээр улаан байшинтын шоронд хоригджээ. Ийхүү ял эдэлж байхдаа нэг удаа хоригдлуудын хоол ундны зүйл олж ирэх албанд ноогдон өндөр хоршоонд ороод лангуу дээр өрсөн бүлчгэн талх руу зааж Иранагийн Ирэн булчингаас 5-ыг гэснэ овоолон хураасан хям руу зааж Иваны хардсанаас 1 метрийг гэж хэлээд амтан хүн инээлгэв. Гэхдээ тэр үеийн өндөр хороо зах зээлийн газраар аюулаас хамгаалахын бууны нохот хаасайгүй чихээс ортоолгоод гүйж явдаг байсныг онцлох хэрэгтэй. Үүнээс болоод гулиа Лувсан Балтан үндсэн 10 жилийн хорих ялан дээрээ дахин 3 жил нэмүүлж байсан гэдэг. Улаан байшинтын шоронд бяр тэнхээтэй хоригдлуудыг наранд гаргаж ажилуулж хаад оройн төгждөг байлаа. Тэрбээр улаан байшинтын шоронд хөндлөн нэгэн байсан бөгөөд хоригдлуудаас гадна хянагч нар хүртэл манай заан гэд сайн хандна. Монгол Ардын хувьсгалт намын 10 дугаар их хурал 1940 онд хуралдаж Цэдэн бол намын төв хорооны хамгийн том даргаар сонгогдсныг манер хаанаас ч юм бэ сонсчээ. Өдөржин гадуур ажил хийж гулиа дарж яваад оройхон буцаж ирсэн Лувсан Балтан шоронгийн камертаа орж ирээд хүдэр хоолоогоор халах монголчууд доошоо шалан дээр харин дөрөвдөө дээшээ нааран дээр гэж командлаад бас л 6 сарын ял нэмүүлсэн аж. Ийхүү 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн түүхт ойволж өршөөлийн зарлиг гарч олон ч хоригдол нарснаас суллагдан ихэнх нь ялын жилээ хасуулсан байдаг. Тэгэхэд хэн нэг харж тагнаж явдаг доо ямны туршуул Лувсан Балтангой танд өршөөлийн зарлиг тусуу гэж асуухад толгоос гисэрч гулиа ахт нь 30 жилийн зарлиг туссангүй. Урд уулын ард дээр улаан тамхины цаасан дээр уудаг шаазангийн бөөрөн дээр тусаад л өнгөрөх шивтэй гэж. Амнаасаа олж гулиа Лувсан Балтан ийхүү удаа дараа амт зурсан хэргээр ял нэмүүлсээр 20 жил аавын суусан түүхтэй. Шоронд байхдаа нэг өвөл ууланд мод цагаалах бэлтгэх хэсэгт ажиллаж байлаа. Хоригдлуудын хоол хүнсний зүйл дуусч төвөөс хоолны хангамж сургаггүй болохоор Лувсан Балтан хоолны аянд мордоштэй. Шөнийн цагаар зэсэнд явсан ир айлын шүтлэн эрийг хулгайлж авчраар төхөөрч эд бад хийгээд тогоо дүүрэн мах гиз дотор чанж идцгээв. Малчин дасрын өвгөн өглөө нөхөр алга болсныг мэдээд мөр хайвал шинхэн орсон засан дээр хос эсгийг готалтай хүний ирж ботсон мөрөө ажилтээ. Өвгөн ихэд гайхан нөгөө мөрөөр явсаар хоригдлуудын хэсгийн гадаа ирж буугаад гэрт орвол хоригдлууд үхрийн мах гиз цооглон сувг гэн. Дасрын манай эр үхрийг хулгайлсан хулгайч хэмбэ босоод ир гэж замдаруул. Дэлтэн чихтэй янх гэр том ир босоод төвөөс бидний хоол ирэхгүй тасраад бид өрсгийн эрхэнд танаа үхрийг аваад идчихлээ. Би хулгайсан юм гэв. Өвгөн гайхан чи цасан дээр үхрийн мөр гаргалгүй яаж авчирдаг ирвэ гэвэл Лувсан Балтан хончилж хүлээд л үрээд ирсэн юм да. Замдааны хожуул дээр төр сууж амарсан гэж өччээ. Дасвэрэн чи игэлгүй бяртай хүн байна. Хүмүн чи шоронгоос гараад сайн барилдаж наадамч олноо баясгаж яваарай гэж хэлээд зэмлэлсэнчгүй гэрийн зүг бутсан гэдэг. Улсын зан Лувсан Балтан 50-аад оны сүүлчээр 50 орчим настайдаа шоронгоос гарч гал шар нутагтаа очижээ. Тэр бидэнтэй шагаар авдаг байхдаа хэд удаа цуурч байгаад ял нэмүүлснээ яриад инээд суудагсан. Ер нь Хинтээ аймгийн гал шарынхан шооч, шогч, уран цэцэн үг орсгож ярих дуртай гэдэг.
Шоронд олон жил суугаагүй бол заан Лувсан Балтанд цаашаа том цолонд хүрэх байсан дамжиггүй. Мань мэтийг сумын дэлгүүрээс 70 кг шуудаа гурил аваад гэртээ өргөх унаа хайж зогсоход гулиа ах таарад алив ах нь хүргээд өгийгээд болонгаас нь шүүрэнгүүт мөрөн дээрээ тавьчихаад ёр төрцсөн юмгүй гэрт оруулаад өгдөгсөн. Олон жил аавахаар явсан хүн гэхэд нөхөрсөг тусчгүй юм даа гэж залуус бид ярилцдаг байлаа. Харин арх хууж согтохороо овлоггүй зан нь хөдөлдөг гэж шивэр авир гэлцдэгсэн. Лувсан Балтан нарснаас суллагдаж ирээд аймгийнхаа наадамд 3 давж байсан гэх ба 1958 онд сумын наадам зодоглон учраа бүхнээ давсаар утаа хүүтэй шалгаран үлдэж даван үлдс төрүүлсэн юм. Тэгээд сумын наадам төрүүлсэн Ахмад бүх улсын зан Лувсан Балтан хөөр баяраа тэмдэглэн арх хууж согтоод арил дагиантаас арх нэхэж чи түрүүнд авсан шил архиныхаа өрийгөө өгөө шүү дээ. Одоо чамд арх өгөхгүй гэхээр нь Лувсан Балтан агсагнан агентыг зодож хүчтүрэн арх булааж авах гэж зүтгэхэд аймгийн арслан гиндэн жамц болиочтой гулаагээд хорглоход согтуу эрд үнийг барьж аваад зодчихсан гэдэг. Тэгээд л маань нэр тэр оройдоо аймгийн сэргийлэх хийхэнд баригдаад явж байлаа. Тэр үеэс нутгаасаа гарсан улсын зан Лувсан Балтан сураг тасарсан. 60-аад оны дундуур шар одны эмнэлэгт түүнийг хэвтэж байгаад нас барахад арга ясыг нь ангаахын сургуулийн анатомийн техникийн аваад явсан гэдэг юм билээ.